Энэ жилийн тухайд ургамлын гарцын талаар та мэдээлэл өгөхгүй юу? За өнөө жилийн хувьд бэлчээрийн ургамал яг урах хугацаанд 4 сарын дундаас эхлээд ургасан. За 6 сарын 3 дугаар 10 хоногоос хойш нийт ургамалд гэмтэл ажиглагдаж эхэлсэн. За энэ ургамлын гэмтэл нь юунаас болж ажиглагддгийг гэхээр тухайн ургамалд бас амьдрах хөгжих тийм таатай орчин нөхцөл бүрдсэн байх ёстой. За энэ цагаагаарын нөхцөл ихээхэн хамаардаг хур тундас, чийг, багтаа, халуун хуйраа, салхитаа хит халах юм бол тухайн ургамлын ургах нөхцөл бол алдагддаг. За ургамал үзүүрээсээ шарлах, хорчиж, цэцэг навчин унах гэх мэт ийм үзэгдэл ажиглагдаж ургамлын үе шат нь удаашарч цаашин өргөлжлөх боломжгүй ийм нөхцөл байдлаас үүссэн газрууд олон байна энэ жилийн хувьд. Ургамлын гэмтэл гэдээ та ярьлаа тийм ээ. Тэгэхээр энэ гэмтэл ер нь хур бороо орхохлоор хэвийн ургамал сэргээд цаашаага ургах боломж нөхцөлтэй юу? Гэмтсэн ургамал цаашдаа ер нь ургалтаа алдна гэсэн үг. За ургамлаас ургамлын зүйлээсээ шалтгаалаад өөр байдаг. Сонгомлог ургамал хатаад бүр ингээ газрын гадарга дээр хэсэг нь ингээд хур бороо байхгүй халуун уураа салхинаас алга болчихдог байхгүй. Тэгээд эргээд хур тундас ороод амьдрах нөхцөл нь бүрдэхээрээ дахиж ургаж гараад ургалт нь үргэлжлээ явах жишээтэй байдаг. Үйтэн ургамлын залаа хэсгэн шарлаад хатаад унсан болбол тухайн тэр ургамал дахиж цэцэглэх, өрлөх тийм нөхцөл үүсэхгүй. Ургамлын гарц шумуулны амьдрах орчинд нь ер нь нөлөөлөх үү? Нөлөөлнө. Яагаад гэхээр тухайн шавж хорхоо ч гэсэн амьдрах таатай орчин нөхцөл бүрдсэн тохиолдолд тэр амьтын шавж бол үржиж хөгжих зүй тогтолтой байдаг. За энэ шумуул нь болохоор дулаан чийглэх тийм орчинд үржиж гарддаг тархалт нь ихсдэг юм байна. Тэгэхээр энэ жилийн үед бол Ховд аймгийн их нуруудын хотхрын сумдаар бол их халуун хуйраа, хит халуун агаартай 20 дундч температур нь 24-өөс 27 градус хамгийн үнэмлэхгүй их нь дандаа 30-аас дээш гарцсан. Хөрсөн дээрээ үнэмлэхгүй их нь нэмэх 60-аас дээш гарцсан байгаа байхгүй. Тэгэхээр маш хуйраа халуун байгаа учраас шумуулын амьдрах таатай орчин нөхцөл бүрдэхгүй байна гэж үзэж байна.